Нийслэлийн маань бол сая хуралдаад үндсэндээ 7 их найт төгрөгийн алдагдал үйлдвэрлэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Энийг бол төсвийн доктортой байдлын зөвлөл гаргаж ирсэн юм. Тэгэхээр улсын хурлын хурлаан даргалагч Бат Эрдэнэ дарга үүргийг өгж жоод төсвийн доктортой байдлын зөвлөлд 7 их найт төгрөгийн алдагдал гэдгээ баталж оруулж ирв. Яг нийслэлд одоо алдагдал үйлдвэрлэсэн юм уу, үйлдвэрлэегүй юм. Энийг нэг талд нь гаргах шаардлагатай байна. Хоёрдугаарт нь ерөнхий сайд ер нь бол их зоригтой ажиллана гэдэг. Одоо танд намар хүртэл хугацаа байна. Өөрийн намаасаа эхлэн гэсэн. Сүүлийн 10 жил танах дангаараа засаг барьсан. Намар гэхэд танах ямар хүмүүстэй хариуцлага тооцоод ямар хулгайчуудаасаа салаад ямар төрийн өмчийг нийтийн бодлох гэж байгаа таасаа ярианда өөрөө бас хэлсэн шүү дээ. Намар гэхэд бид нэр энэ компаниудыг IPO хийгээд гаргаад ирнэ гэд. Энэн дээр маш хурдтай, маш зоригтой ажиллаараа гэдгийг танд захиж хэлэх гэсэн. Баярлалаа. За, ерхий сайд, учрал ерхий сайд тодруулъя. Тэгээ манай засгийн газар бол дуустдгүй яриаг дуусгана л гэсэн. Тийм учраас дуустдгүй одоо татварын реформыг бид хамтдаа баталлаа. Одоо энэ тэтгэврийн шударга тогтолцооны реформ хийх гэж та бүхэн баталж өгвөл намрын төсөвдөр бодиттой өөрчлөлтийг хийн. Явахгүй байсан олон төслүүдийг компаниуд нь сонгон шалгаруулад одоо ингээд гараанаас гарчлаа. Төрийн өмчт компани реформыг хийн гэж олон үеийн засгийн газар хичээж ирсэн. Одоо бодиттой ажил хэрэг болж байгаа. Манай засгийн газрын үед. Ерөөсөө олон улсын хамгийн зөв чиг хандлага ерөөсөө энэ төрийн өмчт компани тодорхой хувуудыг нь багцлал хөрөнгийн багц үүсгээд нээлттэй арилжаал. Тэгээд банкн дээр байгаа гадаадын банк оруулж ирэх гээд байгаа одоо энэ бизнес эрхчлөлийг дагсан нөгөө 20%-ийг нэг хувьцаа эзэмш 20% гэдэг босхийг гадаад банкн дээр тооцохгүй энэ төр гээд өөрсдийгөө чөдрөлдсөн залтууд байна. Энийг аваа хийчмээр. Ингээд намар хүртэл. За, намар банкны тухай хууль өөрчлөлт оруулсан хуулийн төсөл орж ирнэ.